Эдийн цагт нэгэн анчин ангаас буцаж явахдаа нуурын ирэг дээр хачин саарлангийн томоос том юм байхыг олж харжээ. Манан дунд хад шиг л харагдж байлаа. Анчин энэ сонин хадыг ойроо сарахаар шийдэн дөхөж очтол хаттай төстэй авраг амтан байх нь тэр. Гайхаж сандарсан анчин ямар нэгэн өмнө нь үзээгүй загас байна гэж бодоод түүнийг жадаараа хатгаад авчээ. Гэтэл өнөөх авраг амтан алгуурхан хөдлөж анчинг махир хүмүүстэй аврах том савраараа шүүрэн барьж явлаа. Тэр бол аврах том нисдэг мангас байжээ. Мангас даруул завны далбаа шиг аврах том далавчаа дэлгэн анчиг барьсан чихтэй дээш хөөрөн нислээ. Улам дээшээ хөөрөн нисэх тусам газар дэлхий бүгд жижигрэн холцсоор юу ч харагдхаа болж гин. Анчинд аврах том далавчны дэвх чимээл сонсогдов. Тэд шинжэнгөө ниссээр нэгэн үл таних газар оронд ирж эргэлдэн доошилсоор өндөр модоор хүрээлэгдсэн ойн цорхоод буулаа. Тэдний газарт бөмбөгц нисдэг мангаснууд тойрон авлаа. Түүнийг найш навчирсан нисдэг мангас газар тэнгэр нийлэх шиг аимшигтай чанга дугаар ярьж эхэллээ. Надад гар хурч зүрхэссэн энэ хүн хариугийн амнасаараа төлөх ёстой. Гэхэд хамгийн хөгшин мангасан түүнээс "Чи түүнийг хаанаас авчирсан юм?" гэж асууж гин. Тэгтэл "Мау загсны купегээс тэнд амарч байсан юм" гэхэд "Чи яг хаана амарч байсан юм?" гэлээ. Нисдэг мангас "Нуурын ирэг дээр хөвтөд ус миний сүлийг илбэн байсан юм" гэлээ. Мянган наст цагаан хөгшин мангас үүнийг сонсоод хүнд бие дааж ядан өндийж "Оо хөөрхий, чи чинь өөрөө өөрийгөө шийтгсэн байх шүү дээ. Бидний гэр орон бол тэнгэр. Хэрвээ бид ядарвал газартаа бууж амардаг. Чи өөрөө нуурын усанд орсон байна. Усны мангаст агаарт байх орон зай байхгүй. Нисдэг мангас усанд орох ёсгүй. Тэгэхээр усны захад байсан чамайг жадалсан нь энэ хүний зөв үү гэж хэллээ. Түүний хэлснийг бусад мангаснууд зөвшөөрөн шуугилдлаа. Тэгтэл "Одоо би түүнийг яах вүлээ?" гэж залуу нисдэг мангасыг асуухад "Энэ бол чиний хийсэн хэрэг. Тийм болохоор түүнийг чи өөрөө гэртэнд буцааж хүргэх ёстой" гэлцэв. Ийхүү анчиг төрсөн нутагт нь буцааж хүргэж өглөө. Анчин мангаснаас салахдаа шидэд өднөөс нь хэдин ширхгийг сэмхэн суглан авчээ. Тэгээд шидэд өдөө хэрэглэн дуртай газартаа нисэн очдог болж амар сайхандаа жаргасан гинэ.